Алекс ядуу цагаачдын гэр бүлд төрсөн цор ганц хүн. Тэр компьютерийн ард цагийг өнгөрөх дуртай нэгэн бөгөөд интернетэд янзт багтаа байгаа мөнгө олж босох хууль бус аргуудыг Алекс олж мэднэ. Гэвч түүний хүсэл шунаал төсөөлснөөс нь хол аваачих ба тэр нэг л мэдхэд хууль бус зах зээл болон дэлхийг донслогсон хакеруудын хадгалгын дунд гүн шигдсэн байх болно. Бодит явдлаас сэтвэлсэн гэх 2014 онд нээлттэй хийж байсан хакер киноны товчлоо эхлүүлцгээе. Алекс хүүд 5-6 настай байхдаа эцэг эхийн хамт Украинаас Канадад сайн сайхан амьдралын төлөө нүүм ирж байгаагаар кино эхлэнэ. Тэд том хотод сууршиж чадахгүй тус мөнгөндөө тааруулаад Канадын хөдөө жижиг хот болох Лондон гэх хотод сууршина. Хэдий жижиг хотож гисэн Алексийн гэр бүл цалингаас цалингийн хооронд ань зогоох бөгөөд ээж нь банкнд нягтлан хийж өдөр шөнөгүй зүтгэх бол аавд нь ажил олдохгүй. Хүний нутагт хөлөө олоход амаргүй байв. Алексийн хувьд шинэ газар шинэ орчин тэмж амар сайхан байсангүй. Түүний зор ганц найз нь ээжийнх нь компьютер болон хувирсан юм. Тогсоомоос ахуулаад өөр бусад 100 зинглээс дээр маш хурдан програмчлал болсон банкны системийн тасаар илүү сонирхол содж эхэлсэн байна. Хүүгийн шүтэнүүд нь Билл Гейтс болон Стив Жобс мэтийн хүмүүс болж хувирав. Алекс тэдний л адил зүйлс бүтээж үүнийхээ хажуугаар гэрээсээ гарч бүгээр интернетээр мөнгө олж болох аргуудаа эзэмшиж эхэлсэн юм. Гэвч хүүгийн олж буй мөнгө түүний амьдралыг өөрчлөх хэмжээний биш байлаа. Алекс их сургууль сурахыг хүсэж байсан ч Канадын их сургуулиуд өндөр төлбөртэй тул тэр одооноос интернетээр олж буй мөнгөө сургуультай зориулж цуглуулж эхлэв. Хэдий тодорхой хугацаа өнгөрсөн ч эцэг эх нь хөлөө олоогүй мөнгнөөс болж хэрүүл маргаан тэдний тасрахгүй байлаа. Нэгэн өдөр Алекс хакерын бүлэглэж хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөө үзүүлсэн талаар мэдээлэл зурагтаар олж үзв. Тэр мэдээнд Z гэх нууцлаг хакерыг энэ хэрэгт буруутгах бөгөөд түүний Dark Web хэмээх байгууллагын талаарч дурдлаа. Дараагаар нь Z-ийн мэдээллийгч гаргасан нь бид тэмцэл эхлүүлсэн. Энэ бүхэн дөнгөж эхлэл. Бид энэ дайнд ялна гэж масктай хүн ярив. Алекс гişтэрэд уйлжчихсан ээжтэйгээ таарлаа. Ээж нь өөрийг нь ажиллаж байсан банкнаас нь цомгтголд оруулж халсан талаар хийж одоо тэдний гэр бүл баларсан гэх зүйл ярив. Тэд сар бүрийн байшингийн зээлээ төлж чадахгүй төрсөнд годмонд гарах болсоо гэсэн юм. Хүү энэ үед их сургуульд орохоор цуглуулж байсан мөнгө бүгдийг нь ээжтэй эргэлзэж үгүй өглөө. Түүний мөнгө бүх асуудлыг шийдэхгүйч хэдэн сартаа лав тэдний гэр бүлийг аргалж дөнгөнө гэжээ. Алекс ээжийг нь шодрог бусаар хаасан банкыг үзэн ядаж мөн их сургуульд ороход өгсөн энэ үед нь мөнгө хэрэг болох тул хурдхан мөнгө олох шаардлагатай тулгарв. Энэ үед тэр зурагтаар харсан Dark Web гэх байгууллагын талаар саналаа. Залуу тус байгууллагууд нэгтгэхийг хүссэн ч тэр нь тэмж амаргүй болж таарсан бөгөөд эхний даалгавар нь хүний кредит картны мэдээллийг хулгайлах байв. Алекс хуурамч онлайн дэлгүүрийн сайт нээж тэнд нь өөрийг нь дээрлэхтэд сургуулийнх нь хожиган орж картын мэдээллээ үлдээсэнд залуу баярлан шууд хосож орхив. Ингэж тэр Dark Web-д анхан шатны нэвтрэх эрх олж авсан юм. Тэр Dark Web-с зах зээлийн үнээс хамаагүй хямдхан бараа бүтээгдэхүүн худалдаж авч үн нэмж зардаг боллоо. Яагаад энэ бараа дэлгүүрээс хамаагүй хямд байна вэ гэж тэр огт бодохгүйгээр зарж эхэлсэн юм. Түүний зарж буй бараанд гар утас, гоёл чимэглэл, ноутбук гэх мэт зүйл байсан ба Алекс муугүй мөнгө олж эхлэв. Тэр эхнийхээ сарж өмнө нь 4 жилд олсноосоо их мөнгө олсон юм. Хангалттай мөнгө олсон залуу том хот Торонто руу нүүж тэнд түүний зарж нэмэгдсэнд орлогоо улсам ихсгэх шаардлагатай тулгарв. Алекс мөн ээж аавыгаа ч орхиогүй бөгөөд сар бүр хангалттай мөнгө гэрлүүгээр явуулж байсан юм. Тэр энэ үед улсам хүндэрч хуурамч бичиг баримт үйлдэн илүү үнэтэй зүйлс зарж эхлэв. Том хотод цагдаа нар илүү гярхаа байдаг тул түүнд ч мөн илүү боломжтой байх шаардлага тулгарсан юм. Иймэрхүү үнэтэй бараа зардаг дэлгүүрүүд Алексийг мэдгүй тул барааг нь авахаас татгалзаж байлаа. Бүтэж муутайхан дэлгүүрээс дэлгүүр рүү явж байхад нэгэн залуу Алексийг анзаарч барааг нь тодорхой хувь аваад зараад өгье гэсэн санаж тавив. Годмонд таарсан танихгүй хүнд итгэх нь тэнэг хэрэгч гэсэн Алекс аргаа бараад байсанд эвсэлгийн өнөөх залуутай хамтарч үзэхээр шийдлээ. Тэр залууг нь сая гэдэг бөгөөд хэлсэн ёсороо Алекс татгалзаад байсан дэлгүүрүүдэд очиод хамаг барааг нь түүний нүдэн дээр зарж орхив. Ингэж тэдний түншлэл эхэллээ. Сайн яриа хөрөөтэй залтай байрын ир байсан ба түүнд маш олон ашигтай холбоо сүлбээ танилцуулж байв. Алекс Dark Web-с үнгүй шахуу ориг бараа олж сая тэднийг нь авьяасаараа асуудалгүй зарж муугүй мөнгө олж эхэлсэн юм. Сая Алекс хууль бус зах зээлийн тоглогчдоос ахуулаад цагдаа нартай хэрхэн зөв хайрцахыг зааж байв. Цагдаа нарыг нэг ёсонтой аргалж авилдах шаардлагатай. Энэ хооронд нь Z гэгч өнөөх алдартай хакер банкны систем рүү хаслах хийж банкуудыг хүмүүст дээрэм тонуулах шиг өндөр хүүтэй зээл зүгч байгааг нь буруутгаж харт амхны 8 болон
Гэмт этгээдүүдээс ялгарх юмгүй амьтад хэмээн мэдээлэв. Эдгээр үгс нь Алекст гүнгөнзгий сэтгэл төрүүлж тэр ээж аваач гэсэн насан туршдаа өндөр хүтэд зээлтэй зууралцсныг санаж энэ бүх зүйлд ч тэр ээж аавынхаа төлөөж орсон гэдгийг сонсон юм. Алекс экстраворт сурах бодлоо нэг мөсөн хайж өөртөө Робин Гудийн үргийг хүлээж банк санхүүгийн яцаршин системийн эсрэг хөдлөх ёстой гэсэн зорилт тавив. Тэдний эхний ажил нэгэн ёс зүйгүй баян лоерчин этгээдийн картны мэдээллийг хожгалж их хэмжээний мөнгийг нь банкнаас зүсээ хөөсгөн хуурамч бичиг баримтаар мөнгийг нь авах байсан ба амжилттай хийж чадлаа. Хэдэн энэ төлөвлөгөөнд сожоотой төлөвлөгөө байсан ч баригдалгүй өнгөрч чадсан юм. Сая шөнийн клубүүдээр зугаацж байх хооронд Алекс нийгмийн эрх тэгш бус байдал санаагаа зовоосоор байв. Тэр ээжийг нь халж нос ножмостой хотгосон банк руу дайрах шийдвэр гаргалаа. Үүний дараа тэр банкнд зээж хүсэн ирж бух хүн шиг ороод ажилтныхын компьютерт флаш дискээр нууцаар холбож чадсан юм. Энэ үед нь шууд компьютер нь гацаж эхлэх ба Алекс ч усанцан Яран банкнаас гарч явхаар ухсхийв. Гэвч энэ удаад бүх зүйл буруугаар эргэж Алексийг холдож амжаагүй байхад нь банкны хамгаалагчид цаат туссан. Тэдний төлөвлөгөөг илчилж банкны аюулгүй албаны хүн цагдаад мэдэгдэж шоронд чориус нь хэмээн сүрдүүлээд гэхдээ банкны хамгаалалтын системийг хаагдаж чадсан тэр вирусыг хаанаас олж авсныгаа хэлбэл энүүхэндээ чимээгүй өгч босох юм гэжээ. Гэвч Алекс Dark Web-ийн бүтээгдэхүүнийг тэдэнд илчилж чадахгүй бол өөр нэгэн санал тавив. Тэр банк нэр хүндэж ботсон 18 настай хүү тэднийг хаагдсан олон нийт мэдхэн тэдний банкнд итгэх итгэлийг алдагдуулсан гэд аюулгүй системийн алдааг зааж өгöd хариуд нь өөрийг нь цагдаад хэлшгүй явуулж энэ бүхэн зүгээр аюулгүй албаныхны хийсэн соргост товшилт хэмээн мэдэгдгэсэн юм. Банкнд ч энэ санал нь таалагдаж аюулгүй системийн алдааг заалгаж аваад түүнийг цагдаад өгүүлгүй явуулсан. Гэвч энэ мэдэн Dark Web-д таран Алексийн нэр хүндж тэндүсэж Dark Web-ийн толгойлогч зэгтж түүнийг лайксан юм. Энэ явдлаас нь хэд хоногийн дараа гинэт Darknet-д Алекстэй нэгэн хакер эмэгтэй танилцах хүсэлтэй байгаагаа бичлээ. Сая найзынхаа эмэгтэйдэд танилцж хувийн амьдралаа бод гэд найзынхаа өмнөөс бичиж тэдэнд болцоо товлож дөнгөв. Энэ бүсгүйг нь Кира гэдэг бөгөөд болцоон дээрээ төдийлөн юм ярихгүй Алексаас янз бүрийн зүйл асууж шалгаагаад байлаа. Жаахан ярилцаад бүсгүй Алексийн талаар илүү их зүйл мэдвэдгээ хэлж засууг муу хакер байна дэв. Кира Алексийг бодвол илүү туршлагатай хакер болж таарсан юм. Тэд ноён зэд гихч алдарт хакерын талаар ярьж Алекс түүнтэй уулзах юмсан гих бодож нь усам нэмэгдэв. Энэ цагаас хойш Кира залуустай нэгдэж илүү томоохон ажлууд хийхээр болжээ. Тэд бүрж олон тооны хуурамч бичиг баримт кредит картууд хийж илүү хүнтэй зүйлс авч баярчуудад худалдаж байв. Хэсэг хугацааны дараа сая бүсгүйн тал дээр эргэлзэж эхэллээ. Тэр хэтэг холбоос үзбэтэй амаргүй ажлуудыг читэрхий хялбар хийгээд байна гэд багийнхаа шинэ гишүүнд өдөр их тусам эргэлзэж байгаа Алекс дэлж Кира магадгүй тагнууч эсвэл бүр цагдаагийн бууны нохооч биш байгаа гэв. Нэг удаа Кира саяг унтаж байх хооронд нь Алекс саяг орхиод хоёулахна Хонконг явъя. Тэнд илүү их мөнгө олж болно гэсэн юм. Алекс өөрийнх нь Dark Web-ийн анхны ажлыг олж өгч байсан Рузвельт гэгчтэй уулзаж анх тусалсанд нь талархаад Кирагийн талаар сонсож байсан уу гэсэн ч Рузвельт өмнө нь огт сонсож байгаагүй юм байна гэв. Хэдий сонин санагцсан ч Алекс өмнө нь төдийлөн хүүхэн хараагүй тул юу ч хийж чадахгүй өргөсүүлээд байгаад байсан ч харин сая Кира хоёрын харилцаа өдөр их тусамд ордож байлаа. Сая Кираг өндөр ашигын төлөөх хийтэйсэлтэй зүйл хийж огт танихгүй хүмүүст хүртэл бараагаа зараад байна. Энэ юм эрсдлихтэй хэмээн уурсав. Тэд энэ үед хүмүүст бараагаа зарах гэж ирсэн ч хэлзэрхэ дондоорж тэр хоёр хэрэлдэж эхэлсэн юм. Худалдан авагчд нь сандаарч буус идмэж гаргахад хүрлээ. Хожим нь Кира сая хоёр лифтэд тайвширцгааж биеэсээ уучлаад хүсэж Кира дэрэмжтэх эцэл хийж байх хоорондоо маргалдаж тэдний цагийг өрөх нь маш муу санаа гэв. Энэ явдлын дараа тэдэнд Торонтод байх нь аюулгүй санагдахгүй байсан. Хонконг руу нүүхээр шийдэцгээсэн юм. Хонконг дээрээ бүх зүйл дээрлэн гэж Алекс найдаж байсан ч тэгсэнгүй. Мөнгө их байгаад байдаг. Харин илүү томоохон ажил эхлүүлэхгүй бол нэг л өөдөд ихэлсэн байна. Үүнээс гадна баяхан сонор сэрэмжээ багаар алдаж, дэжгүүр орохдоо карта шалгахаач магтаад эхлэв. Хэрв буруу картаар тооцоо хийсэн тохиолдолд банк тэр даруй дэлгүүрт хандаж лоовчд байна хэмээн мэдэгддэг юм. Ийм үед залуус маш урдан зугтах шаардлага гарч байв. Саяын хувьд дэлхийг өөрчлөх ямар ч хүсэл онцгүй болж шоу зингийн хүүхэл толгойд нь байх ба төрсөн өдрөөрөөч клубт зодон өсгөж залуус төрс атуулъялаа.
Энэ үед сая гимшиж Торонтод байхдаа хулгайлагдсан картнаас мөнгө гаргаж банкныхаа аргадахыг хүссэн ч энэ нь Алексийн уурыг бүүрлэхээр хүргэв. Хэрэглэх хориотой эвсдэлтэй карт хэрэглэж арх их ууж байна гэж Алекс түнд уурсан юм. Үүнд нь сая ууржин явж Алекс Кира хоёроос багт үлдлээ. Тэд бэлж мөнгөний машинаас мөнгө дарган авч тэндээ Dark Web-ийн нэрийн хуудсыг үлдээж байв. Ийм маягаар 2 сая гаруй доллар хулгайж олон улсын мэдээгэрч гарч эхэлсэн байна. Хонконгт ашигтай ажилласанд Кира тэндээс явж их мөнгөтэй босон тул хэсэгтээ мөнгө хулгайлахгүй завсарлаа хэмээн санал гаргалаа. Гэвч Алекс зогсох хүсдэггүй байсан бөгөөд өргөжлүүлэн банкуудыг хорсож өш онцон авах хүсэлтэй байсан юм. Алекс банкны системийн эсрэг өш онцонгийн талаар огшдол ярьж байхад нь Кира түүнийг үнсэж амыг нь таглав. Яг эд одолцоод байж байхад нь Dark Web-ийн толгойлогч Зэтис Алекс зурс ирсэн юм. Тэр залууг маш сайн ажиллаж байна гэд Dark Web-ийн хамгийн өндөр цол албан тушаалав. Үүнийг нь амбицлог залуу маань ашиглаж Зэттэй өөрийн биеэр уулзаж талархмаар байгаагаа хэллээ. Энэ хүсэлтэд хэлээд удаагүй байтал нь уцанд нь дугаараа нууцсан дуудлага ирэв. Уцаар хаана нэрхийг нь хэлж Кира тэр хоёртой яваад очтол тэргийн цэвэртэй тэднийг хүлээж байлаа. Энэхүү Dark Web-ийн хамгийн том босс алдартай Зэттэй уулзсан нь биеэрээ дүүрэн сорвтой тэргийн цэвэртэй ир байсан юм. Нүүрэндээ Брокшны зутан ялсан Зэт хэрвээ түүний доор ажиллах юм бол буцах зам гэж үгүй хувийн өмчн болсон гэжээ. Алдаа гарвал зөвхөн Алекс ч биш, гэрийнхнэж асуудалд орно гэх мэт сануулга өгсөн ч залуу зөвшөөрлөө. Зотонтой эртээ уулзаад гарч явахад нь яг мэдсэн мэт сая залган би өөрчлөгдөн 3 сая эргээд хамт ажиллах хэмээн гуйж тэдний буудлын өрөөнд байна гэд таслангуут нь өрөөнд нь Колумби мафийн гих дарууд орж ирэв. Тэд сүүлд саяын мөнгө гаргаж авсан картны эзэд бөгөөд энэ картнаас мөнгө авсанд нь Алекс сайд уурсан билээ. Буудалтай ирээд залуус өгчгсөн хэвтэх сайг болсон юм. Алекс мэдээж өөлж майлан цагтаа түргэн дуутах гэсэн ч Кира түүнийг болиулж энгүүл өөрсдөө ч асуудалд орно гэв. Тэд ахин зугтааж Нью-Йоркт ирлээ. Нью-Йоркт залуус Зэтийн даалгавраар ажиллаж эхэлсэн юм. Залуус хөрөнгөний зах зээлийн хуульд өөрчлөлт оруулж байсан сенаторыг алуулсан гэх хуурамч мэдээг интернетэд цаацаж хөрөнгөний зах зээлийг унгаагаад бүх хувьцаа хямдхан болсон үед нь Зэт тодолдон ав. Төдөлгүй арлаг хуурамч мэдээ босгон тогтоогдох үед эргээд ханш өсөж нүүрэндээ зотонтой асар их мөнгө олсон юм. Хийсэн ажилтнанд залууст асар их мөнгө өгсөн ч хосуудыг харих занд нь багтаа этгээдүүд хожгаалав. Гэвч залуу дараа нь бүрэн бүтэн ганцаараа сэрж найз өхөнлүүгээч босс руугаач залгасан ч хэнтэнч холбогдож чадсангүй. Кира тэр хоёр өмнө нь хэрвээ ойлгомжгүй байдалтай салвал Бангкокт уулзна гэж тохирсон ёсороо тэр Бангкок яв. Бангкокт ирээд Киратай таарсангүй. Мэдээж шүү дээ ямар жижиг тосгонд уулзах гэж байгаа биш. Алекс гониглон ээж аавгаа гэнэт санааж тэдэн лүү залган 2 хоногийн дараа очно хэмээн хэлсэн юм. Залуу дараа нь интернет кафед орж Dark Web руу орох гэсэн ч сайт нь хаагдсаныг мэдэж мэдээ үзтер Dark Web-ийн босс Зэт баригдаж Зэтийн баруунгаар Кира гихч баримтлагын үеэр асуулсан гих мэдээг олж үзв. Энэ хооронд нь Алексийн төлбөр төлсөн карт нь хаагдаж банкнаас интернет кафе руу залгаж мэдэгдсэн юм. Алекс шокноос гарч амжаагүй байхад нь цагдаа нар ирж түүнийг барив. Залууг лөөр хийсэнгээд Тайландын шоронд хийжээ. Тэнд ямар ч гадаад орчинтой харьцахгүй ганцаараа утсан Алекс баг багаар солиорч байгаа мэт санагдаж эхэлсэн юм. Торны цаанд байхын түнд ухаарлаа авчирч ном их уншин өөрийн амьдралын талаар үзэл бодлоо өөрчилж эхлэв. 2 жилийн дараа Алексийг суллаж шоронгоос гарах үед нь нөгөө алуулсан гих Киран амьд минь түүнийг хүлээж байлаа. Кира өмнө нь цагтаад баригдаж тэдэнтэй хамтран ажиллана гэж хэлцэл хийсэн болж таарав. Бүсгүй энэ хугацаанд цагдаа нарт ажиллаж Зэтэд хүрэхийн тулд Алексийг ашиглаж байсан болж таарсан ч энэ хоорондоо Алекс татагдаж эхэлсэн байна. Энэ үедээ бүсгүй жинхнээсээ цагдаа нараас боосон Зэтэс зогтож Алекстай хамт амьдрахыг бодож байсан болж таарав. Гэвч бүсгүйг боцноо хийж амжаагүй байхад нь цагдаа нар оролцож залуусыг салгасан байна. Кира Алекст жинхэнэ бичиг баримтыг нь өгч эндээс явцгаая гэд Алекст шодрох хүнсийг амьдралаа ахин их боломж нээгдлээ. Ингээд тэд машиндаа сун хөдснөр кинод өгсөв.